Сайн байцгаана уу? Арт хэл болон Монголын астрологийн холбооноос мэдээлэл хүргэсээр байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нэр ямар видео оруулж ийн вэ гэхээр одоогоор за өнгөрсөн 7 хоногийн турш бол одоо Буд гариг маань хоньны ордонд ирж гисэн. За тэгээд хэртэлт ойрын 2 жилдээ бол Матар мэлхийн одоо ордонд болж исэн ба одоо энэ хэртэлтийн маань зангилаа ихрийн орд руу шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр астрологт North Node болон South Node буюу одоо энтгэг зурхаагаар Раху Кету гэж явдаг энэхүү зангилаа маань одоо хэртэлтийг байнга татчихдаг юм могоо шиг юм одоо хэлбэрээр үүсэж одоо зангилаанууд маань өөрчлөлтөнд орж дандаа ухарч явдаг учраас хувь тавилангийн тодорхой хэмжээний үеийн үрийг одоо биднэрт дагуулж байгаа юм зангилаа байдаг. Тэгэхээр бидний хувь тавиланд энэхүү зангилаа маань одоо төрсэн чартнд манас байршиж байгаа ба одоо дэлхийд дахинд хэртэл татж байгаа энэхүү одоо North Node буюу South Node гэх юм зангилаа маань өнгөрсөн 2 жилийн турш Матар болон Мэлхийн ордонд байршснаар нэлээд олон үйл явдлуудыг татсан. 2018 оноос хойш 20 оны хүртэл 20 оны 7 сарын хүртэл энэхүү зангилаа маань хийгдэж байгаа ба ихрийн орд руу шилжилт тус хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр ойрын 2 жилийн турш бидний амьдралд ямар өөрчлөлтүүд энэ хэртэлт татж ирсэн бэ гэхээр за Матрын ордонд энэ үйл өөрийн зангилааны маань сүүл хэсэг буюу одоо Кету гэж нэрлэгддэг хэсэг нь Матрын ордонд байршсан ба нэлээд олон гариг ирэхстэй тэнцээ аялал хийсэн. За тэгвэл энэний толгой хэсэг буюу Раху эртний түүхэдэд одоо мангасыг хоёр тийш нь тастан хаяснаар сүүл хэсэг нь хамгийн итгэвхгүй одоо өөлийн үрийг хариуцаж толгой хэсэг нь бол илүү их одоо хүсэл сонирхол эд материалыг ерөнхийдөө одоо бий болгох сонирхлыг одоо төрүүлж идэг толгой хэсэг нь бол ихрийн орд руу шилжсэн байна. Тэгэхээр энэ шилжилт маань өнгөрсөн 2 жилийн турш одоо Мэлхийн ордонд толгой хэсэг нь байршижсэн учраас хүмүүсийн маань хувьд астрологт Мэлхийн орд маань бидний гэр бүл, ээж аавын одоо харилцдаг харилцаа, за тэгээд нутаг улс, бидний одоо хүн болсон газар их нутгийг хариуцдаг энэ газар одоо байршилт маань толгой хэсэг нь хэртэлт зангилаа хэсгийг татаж сүүл хэсэг нь болох Кету буюу South Node маань Матрын ордонд байршиж исэн. Тэгэхээр Матрын орд маань бидний хувьд карьерийн өнцөг, бидний амбиц болон одоо дарга цэргийн байдлуудыг татдаг хэсэг байгаа. Тэгэхээр энэ хэсэгт байршсан 2 жилийн турш бол нэлээд олон хүмүүс бол карьер дээр маш их өөрчлөлт хийсэн, маш олон хүмүүс ажилгүй болсон, зэрэг олон үйл явдлыг дэлхийд даяар татсан байдаг. Тэгээд илүү хүмүүс маань гэртээ ажиллаа хийх, гэрээсээ ажиллах, гэртээ нэлээд цаг хугацааг зориулах. За сүүлдээ одоо энэхүү байдал маань нэлээд одоо хүнд шат руугаа орж Кету маань одоо дэлхийн вантай аялах, санжиртай аялах олон үйл явдлаас шалтгаалan янз бүрийн өвчин зовлон үүсэх энэ байдлыг дагаад хүмүүс гэр орондоо нэлээд байх зэрэг үйл явдлуудыг татж байгаа маань энэ хэртэлт бас нэлээд томоохон нөлөөллүүдийг өгсөн гэж харж байгаа. Тэгэхээр одоо энэ байдал маань эргээд ухрах хөдөлгөөн одоо аргашаагаа ингэж дандаа нүүж явдаг энэ хоёр нөөдүүд маань ихэр болон Номын орд руу ирж байна гэсэн үг. Тэгэхээр 2020 оноос хойш 5 сарын 5-наас 2022 оны 1 сарын 8 хүртэл байршиж байгаа. Энэ одоо зангилаа маань биднээс нэлээд олон өөр үйл явдлуудыг татахад бол нөлөөлж байгаа. Тэгэхээр 1 сарын 18-нд 22 оны 1 сарын 18-нд энэ хэртэлтийн маань зангилаа өөрчлөлтөнд орж үхэр болон хилэнцгийн орд руу орж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ удаагийн 2020 оныг хүртэл одоо болох энэ зангилаа маань ямархуу үйл явдлуудыг бид нар татах вэ гэхлээр толгой хэсэг нь байршиж байгаа ихрийн орд маань астрологт бидний бодол санаа болон хэл яриа гар хөлөөрөө одоо хийдэг олон үйл явдлуудыг бол татдаг орд байгаа. За Номын орд маань бидний итгэл үнэмшил, шашин шүтлэг одоо ихтэй сургуулиудыг хариуцдаг юм орд байж байгаа. Тэгэхээр энэ хоёр зангилаа маань ийшээ одоо шилжилт хийснээр нэлээд олон өөрчлөлтүүдийг бид нарт авчирна. Тэгэхээр үйл өөрийн зангилааны толгой хэсэг маань дандаа бидний одоо гүйцэлдүүл чадаагүй олон үйл явдлуудыг бидэнд төлөвлөж гаргаж ирдэг гэсэн үг. Тэгэхээр зангилаа тийшээ шилжснээр бидний хувьд илүү хүсэл зорилго маань илүү өөрийн чадвараараа хөгжих,
өөрийн чадвараа илүү их одоо дээшлүүлэх жижиг олон ийм онлайн сургалтуудыг авах боломжийг энэ нөөд маань одоо эхрийн орд руу шилжснээр биднэрт одоо нэлээд нөлөөлнө. Тэгэхээр ойрын 2 жилийн турш 2022 оныг хүртэл хүмүүс маань ихтэй сургууль болох үеийн үрийн одоо зангилааны сүүл хэсэг болох номын ордонд байршиж байгаа зангилаа өнгөрснийг явуулах одоо ийм үйл явдлуудыг татж байгаа учраас бидний хувьд итгэл үнэмшлийг нэгт тавихаас илүү өөрийн чадвараа илүү хөгжүүлэх, чадамжаа илүү их хөгжүүлэх, илүү логик сэтгэлгээгээ илүү ашиглах ийм зүйлсүүд рүү маань маш их анхаарал маань хөгжиж ирж байгаа гэсэн үг. Мэдээж дэлхийд дахинд гарсан энэ одоо өвчлөл болон хүмүүсийн ажилгүйдэл болон өөрчлөлтөд шалтгаалan хүмүүс маань хувийн бизнесээ маш их одоо хөгжүүлэх сонирхолд автах болох нь байна. Учир нь энэ зангилааны маань хэсэг нь эхрийн ордонд толгой хэсэг нь байршиж байгаа учраас хүмүүсийн хүсэл сонирхол одоо desire гэж хэлэгддэг англи хэл дээр энэ байдал маань нэлийн одоо хүчтэй материалжуулах одоо хүсэл сонирхлыг эхрийн ордны олон чадварууд хариуцж байгаа учраас хүмүүс маш олон онлайн сургалтуудыг авах, за онлайнаар хичээлийг илүү их одоо авч сурах, өөрийгөө хөгжүүлэх нөгөө тал дээр болохоор ихтэй сургуулиуд хүмүүс одоо явах байдал маань маш их багасах. За зөвхөн одоо номын ордонд сүүл хэсэг буюу одоо үеийн үрийн зангилааны өнгөрснийг явуулах одоо тэр байршилт маань гадаад улс орныг аялах аяллууд маань бас хариуцдаг учраас хүмүүс маань энэ үеэр одоо гадагшаага аялах боломж маш их багасж байгаа. За учир нь гэвэл нөгөө талаар материйн ордонд номын ордыг хариуцдаг бархас байд маань байршиж байгаа учраас материйн ордонд маш хүчгүй байршилд бархас байд нь байршиж байгаа гэж үзэж байгаа учраас одоо 2020 оныг дуусан тусал хүмүүс маань одоо сургууль соёл ихтэй сургуулиудыг илүү их одоо судалж сурахаас илүү их одоо аялах болон олон одоо аялал улс орныг сонирхох одоо шашин шүтлгийн судлахаас илүүтэй хүмүүс өөрийнхөө одоо эргэн тойрны одоо нутаг усандаа байдаг газар усыг илүү үзэж харах аяллуудыг маш их одоо хөгжүүлэх боломжтой 2 жил болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ зарим нэг талаараа хүмүүс маань мэдээж сүүл хэсэгт нь байршиж байгаа буюу номын ордонд байршиж байгаа K2 байршлыг бол нэлээд сонирхоо болж эхлэн гэсэн үг. Тэгэхээр номын орд маань аялал жуулчлал, олон улсын аялал жуулчлал, гадаад худалдаа, итгэл үнэмшил, сүмхийдүүд, шашин шүтлгийг хариуцдаг орд байгаа. Тэгэхээр энэ ордны маань байршил маш итгэхгүй болох магадлалыг бол энэ үеэр өгж байгаа. За эсрэг талын байршил байгаа, толгой хэсэг нь байршиж байгаа эхрийн орд маш их итгэвч гэсэн үг. Тэгэхээр хүмүүс эргэн тойрны одоо ойр ойрхон аяллуудыг хийх, ах トゥ амрах садантайгаа маш их уулзах, олон улсын аяллуудыг сонирхохоос илүү нутаг улсаараа аялаж үзэх магадлалыг энэ байршил маань одоо өдөөж өгж байгаа гэсэн үг. За тэгэхээр зарим нэг талаараа мэдээж энэ байдал маань эерэг боловч бас сул талуудыг мэдээж татна. Хүмүүсийн маань хувьд хэл яриандаа маш их анхаарах. За энэ үеэр бас одоо эрүүл мэндийн байршилд бас нэлээд хүчтэй нөлөөлөлтөд өгж байгаа учраас хүмүүсийн одоо mental бодол санаа маш их хүчтэй одоо итгэвчих учраас хүмүүс их одоо өөрийнхөө бодож байгаа бодлыг илүү анзаарах. За дээрэс нь олон зүйл сурах одоо хүсэлтэд автснаас шалтгаалan одоо янз бүрийн одоо nervous system бидний одоо нерв үйл ажиллагаанууд маш их хүчтэй өдөөгдөж стрессдэх, депрессдэх юм үйл ажиллагаануудыг одоо бас өдөөж өгж байгаа учраас энэ байдалтай бас маш их анхаарах хэрэгтэй гэж одоо эрүүл мэндийн талаасаа бол үзэх хэрэгтэй байна. За нөгөө талаар бидний хувьд энэ зангилааны одоо энэ толгой хэсэг рүү илүү анхаарлаа хандуулж чадсанаар хүмүүс маань маш идэвхтэй одоо өөрийн хувийн бизнесүүдээ эхлүүлж чадах боломжийг өгж байгаа гэсэн. Гэхдээ энэ одоо зангилаа маань бүгдийг одоо яг 100% амлсан гэсэн үг биш. Хүмүүсийн маань сонирхлыг илүү их тэр зүг рүү татж байгаа учраас маш одоо зөв логик сэтгэлээгээ ашиглан энэ байдал руу та илүү хандуулан өөрийнхөө хувийн бизнесийг илүү их онлайнаар ашиглах, физикли одоо уулзч учрахаас илүү онлайн бизнесүүдийг эхлэх, хүн болгон одоо өөрийн гэсэн платформуудыг ашиглаж өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө одоо маркетингийг хийх чадамжийг өгж байгаа учраас хүн болгон одоо энэ онлайн одоо маркетингийн бизнес одоо онлайнаар платформуудыг ашиглан өөрийнхөө бизнесийн саналуудыг тавих, маркетингээ хийх боломжийг илүү их өргөжүүлж тэлж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл одоо нэлээд олон хүмүүс маань энэ үеэр
одоо ямарваа нэг зүйл оруулж ирж зарж худалддаг байсан бол одоо илүү энэ байдал маань багасах, зарж борлуулж байгаа зүйлээ илүү их онлайнаар ашиглан илүү идэвхтэй зарж борлуулах тийм одоо зүйлсүүдийг бол өгж байгаа. Зөвхөн одоо энэ үлийн үрийн зангилааны толгой ёсыг ихрийн ордонд харснаас гадна одоо бомбын ордонд санчир гариг маань ирсэн учраас бомбын орд маань өөрөө одоо онлайн техник технологи одоо олон хүмүүсийг одоо юугаар контролдох вэ гэхэлэр мэдээж одоо энэ платформууд, энэ YouTube, TikTok болон энэ Facebook, одоо Instagram гэх мэтчлэн одоо энэ платформууд илүү их өргөжинд хэлэх боломжийг өгж байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр хүмүүс маань анхааруулan хэлэхэд энэ байдлыг одоо энэ зөв рүү илүү ашиглан одоо энэ зүйлсүүдийг одоо эхлүүлэх боломжийг бол өгж байгаа гэж үзэж байгаа. За тэгэхээр мэдээж санчир гараг маань 3 жилийн турш бомбын ордонд байршиж байгаа учраас олон одоо найз нөхдөдөө байнгын уулзаж уулзраад ахаас илүү тодорхой яг одоо чистний хэдэн найз нөхдөдөө илүү их татнасах за тийм одоо магадлалуудыг ч гэсэндээ одоо өргөжүүлж хэлж өгж байгаа. За тэгэхээр хүмүүсийн маань хувьд энэ одоо үлийн үрийн зангилаа маань бол одоо маш их өөрчлөлтөг өгдөг. Өнгөрсөн 2 жилийн турш Матар мэлхийн ордонд босон хэртэлт маань маш олон үйл явдлуудыг татсантай адилаар за энэ жилийн хэртэлт маань маш олон үйл явдлуудыг татж байгаа. За нар хэртэлт бол 12 сард Номын ордонд одоо үлийн үрийн зангилаатай одоо болж өнгөрч байгаа учраас бүтэн нар хэртэлт болж байгаа. За энээс наан бол сар хэртэлтүүд маш их одоо хагас налуутай. За энэ 2020 оны 7 сард бас нар хэртэлт мэлхийн ордонд болох жишээний. Тэгтээ дандаа хагас болон одоо шүргэгтүүдийн хэртэлт болж байгаа учраас хэртэлт болж л байгаа бол тодорхой хэмжээнд бидний хувь тавиланд маш том өөрчлөлтүүд орно. За тэгэхээр ер нь бол одоо хэртэлт маань бидний хувьд сөрөг муу нөлөөтэй гэхээсээ илүү хувь тавилангийн чинь зүг чигийг олж өгдөг учраас тэрвээ одоо амьдралд чинь томоохон өөрчлөлтүүд энэ үеэр орж байгаа бол одоо өөрөөсөө явуулж тий болох ёстой зүйл болдгоороо болж гинэ гэдэг энэ байгаль их дэлхийн ертөнцийн энэ хуулийг дагах боломжийг илүү их танд ойлгуулах боломжийг өгж байгаа гэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ хэртэлтийг болон энэ одоо нар сарны хэртэлтийг өөрөөсөө хүлээж авч ойлгож за энэ одоо байгаль дэлхийн ертөнцийн энэ одоо олон энэ энергийн төвшөнд өөрчлөлтөнд орж байгааг хүлээн авч өөрийнхөө бодол санааг илүү ойлгож за олон энэ хэртэлтүүдийн өөрчлөлтийг хүлээн авч энэ байдалтай бас уян хатан хандах одоо хандлагыг мэдээж өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Түрүүний хэлсэнчлэг одоо энэ олон одоо энэ платформуд маш их идэвхжиж хүмүүс маань одоо илүү их одоо бизнесээ энэ тал руу өргөжүүлж хэлэх хэрэгтэй байна. За нөгөө талаар бомбын орд маань бас мэдээж гадаад одоо энэ аяллууд нэлээд одоо хүчгүүдэж ирж байгаа маань бас бомбын орд маань нэлээд олон аяллаа компаниудыг хариуцдаг, за нисэх онгоцыг хариуцдаг ийм орд учраас зарим нэг одоо дэлхийд дахинд одоо онгоцны зарим одоо аяллаа компаниуд онгоцны үйлчилгээнүүд бас хаалгаа барих ийм үйл явдлууд бас их татах магадлалыг өгж байгаа. Тэгэхээр энэ үлийн үрийн зангилааны толгой хэсэг одоо явах тусам хүмүүсийн хүсэл сонирхол тийшээгээ болж өгдөг гэсэн үг. За эртний түүхүүдэд бол раху бол одоо мангас гэж үздэг. Хизээч одоо залхих одоо толгой хэсэг нь гидс хэсгээрээ тасцсан байдаг учраас толгой хэсэг нь байнгын одоо жишээлбэл толгой хэсэг маань хүсэл шунал нь хизээч дуустдаггүй юм одоо үр дүн өгдөг. Жишээлбэл хийж чадаагүй зүйлээ хийж сонирхох одоо ийм хүсэл сонирхлыг өгдгөөс гадна хизээч өөртөө хандаггүй одоо гидсгийн тастаад сүүл хэсгийг хайчихсан учраас гидсгүй одоо энэ мангасын маань бие хэсэг нь хизээч дүүрдэггүй учраас маш их хүсэл шуналлыг одоо энэ байдал маань илэрхийлж байдаг болохоор бидний хувьд хэрвээ та одоо хувийн бизнесээ эхлүүл за уучлаарай гадаа маш их чимээтэй байгаа учраас голоор нь одоо таслахаас одоо таслахгүй бол боломжгүй боллоо. За тэгэхээр ерөнхийдөө толгой хэсэг маань маш их одоо хүсэл шуналтай байдаг учраас хэрвээ та одоо хувийн бизнесээ өөрийгөө одоо хөгжүүлээ, хувийн чадамжаа хөгжүүлээ гэж бодож байгаа бол ямар нэгэн алдаа гарсан ч одоо та дахин тэрийг хийх чадамжийг раху буюу одоо энэ нode маань танд одоо өгнө. Хэрвээ таны хувийн бизнес одоо онлайнаар ашиглаж ямарваа нэг зүйл хийвэл одоо алдаа гарах юм бол та дахиад л
дахин одоо энэ байдал руу маань одоо өөрийгөө хөгжүүлэн өөрийгөө дахин мотивацлж дахин хийх боломжийг бол энэ хүсэл шуналыг татдаг, хүсэл desire-ыг одоо хүсэл сонирхлыг татдаг энэ зангилаа маань өгнө. Тэгэхээр таны хувьд одоо өөрийгөө мэдээж хэл яриагаа, бодол санаагаа бусдад нээлттэй илэрхийлж чаддаггүй, олон нийтийн платформ дээр өөрийгөө нээлттэй илэрхийлж чаддаггүй байсан бол энэ зангилаа маань танд одоо энэ боломж хүчийг өгөх чадамжийг нэмэгдүүлэх нь байна. Тэгэхээр энэ байдлыг та ашиглаад одоо өөрийнхөө хувийн бизнесийг, өөрийнхөө блогийг, өөрийнхөө хүсэл сонирхлыг, бодол санаагаа юу боддгийг, юу хүсдгийг тэрийгээ маш чөлөөтэй ингэж нээх боломжийг нээлттэй одоо энэ зангилаа маань өгж байгаа учраас энэ байдлыг та одоо ашиглан өөрийнхөө бодол санааг нээх, өөрийнхөө хүсэж явдаг зүйлийг блогоороо дамжуулан олон нийтэд хүрэх одоо боломжийг одоо нэмэгдүүлж байгаа. За сүүл хэсэг нь мэдээж чухал биш, маш чухал байгаа. Тэгэхээр 12 сарын одоо дундуур болох тэр нарны хэртэлтэйгээр кето маань маш их хөндөгдөж өгж байгаа учраас маш олон хүмүүс маань одоо ямар зүйлд итгэдэг байсан, юунд итгэж явсан. За мэдээж философи, шашин шүтлгээс гадна философи, ертөнцийг харах одоо тэр том цонхч нь ямар өөрчлөлтөнд орох юм гэдэг дээр маш их одоо үйл явдлуудыг бас номын ордонд болж байгаа юм. Сүүл хэсэг маань татж байгаа учраас хүмүүс маань энэ үеэр жишээлбэл та одоо мэдээж түүх сонирхдаг байсан бол түүхэн чиглэлээр ном гаргах гэж байгаа бол жишээлбэл одоо зохиолч хүмүүс маань энэ үеэр одоо зузаан ном гаргахаас илүү одоо тэр хэсгээ илүү их одоо тэр номоо жишээлбэл та хэрвээ одоо түүхэн ном гаргах гэж байгаа бол тэр номыг илүү их одоо сонирхолтой жижигхэн одоо гарын авлага маркаар гаргахч гэдэг юм уу. Ерөнхийдөө бол энэ үеэр хүмүүс маань маш их жижиг зүйлсүүдийг сонирхох, хурдан уншиж дуустдаг номнууд ч байдаг юм уу. Гаргуул одоо илүү их одоо таны борлуулалтанд ч нөлөөлөх гэдэг юм уу. Жишээлбэл ийм олон талаас нь та харах хэрэгтэй байна. За тэгээд одоо ордууд маань жишээлбэл энэ байдалд ямархуу байдлаар нөлөөлөд явах вэ гэхлээр хоньны ордны маань хувьд хоньны ордны нартай, сартай одоо мандалттай ялангуяа мандалт болон сар бол маш их одоо энэ үйл явдалд бол идэвхжиж байгаа ба таны яг өөрийн чинь одоо өөрийнхөө сонирхсан чиглэлээр ажиллаж амьдрах, хувийн бизнесээ эхлүүлэх маш одоо таатай үеийг бол өгч байна. Тэгэхээр өнгөрсөн 2 жилийн турш таны карьер дээр ч маш хүчтэй өөрчлөлтүүдийг болоо кето хэсэг нь бол өгч ирсэн учраас ихэнх одоо хоньны ордны мандалттай болон сартай хүмүүс маань хийжсэн зүйлсээ өөрчлөх, за улсын байгууллагт ажилладаг байсан бол ажлаасаа гарах, өгөх боломжуудыг бол аяг хөгжүүлсэн баг. Тэгэхээр энэ үеэр та хувийн бизнестэй анхаарах боломжийг бол энэ эхрийн ордонд ирж байгаа зангилаа маань танд өгж байгаа, хэртэлт маань өгж байгаа. Тэгэхээр ойрын 2 жил таны хувьд бодол санаа, хувийн бизнес гэдэг одоо ямар чухлын, за энэ зүйлийг илүү их та хөгжүүлснээр таны амьдралд ямар үйл явдлуудыг татах юм. За гадаад улс оронтой гэрээ хийж их ажилдаг байсан бол энэ үеэр та хувийнхаа одоо эргэн тойрныхоо хүмүүстэй яаж хил амаа зөв зохистой олцож одоо энэ байдлыг та тэлж хөгжүүлэх гэдэг дээр маш их одоо анхааралч ирж байгаа учраас хувийн бизнесээ илэрхийлэх, өөрийнхөө бодол санааг бас бусдтай маш их хуваалцах, за онлайнаар блог хөтлөх, одоо платформуудыг ашиглах боломжийг маш одоо хүчтэй өрнүүлж байгаа энэ үе ба. Тэгэхээр энэ хэртэлтийн зангилаанд та магадгүй ах トゥ амрах садантайгаа илүү их ойртох, илүү их одоо гадаад дотоод найз нөхдөдтэйгөө харилцаа чинь нэг хэсэгтээ одоо жоохон холдож, илүү одоо багын найз нөхдөдтэйгөө илүү харилцаагаа та дээшлүүлэх, хувийн бизнесээ ахиулах, өөрийнхөө одоо эргэн тойрны дэлгүүрүүдийг орж судлах, тэндээс одоо хувцас авах ч гэдэг юм уу. Монголын үйлдвэрүүдэд илүү их дэмжиж өгөх гэх мэт ийм үйл явдлуудыг тань татж байгаа. Тэгэхээр энэ байдлыг та ашиглан одоо илүү их одоо өөртөө ашигтай талыг илүү харан энэ үйл явдлуудыг бол анхаараарай. За нөгөө талаар бас стресстэх, ментали одоо байнгын толгоо өвдөгч гэдэг юм уу, иймэрхүү үйл явдал тохиолдвол одоо энэ байдал маань энэ зангилаатай маш их одоо холбогдож өгж байгаа учраас энэ байдлаа анхаарах хэрэгтэй байна. Тэгээ өөрийнхөө бодол санааг амраах талын олон ийм үйл явдлуудыг та хийж сурах хэрэгтэй. За үхрийн ордны маань хувьд энэ хоёр зангилаа маань таны санхүү дээр ч болон одоо бусдаас
дэмжлэг авдаг хэсгээр ч нөлөөлж байна. Тэгэхээр за кето хэсэг нь таны яг одоо бусдаас авдаг дэмжлэг хэрвээ та одоо гэр бүлтэй, нөхөртэй, эхнэртэй бол эхнэр нөхөртөөгөө одоо хамтарч ажилладаг байсан бизнесээсээ үр ашгаа авахаа илүү хоош нь тавих, илүү их одоо өөрийнхөө хувьд одоо үн цэнийг олж өөрийнхөө чадамжийг илүү ашиглан мөнгө санхүүгээ илүү их одоо анхаарах боломжтой байна гэсэн үг. Таны хувьд яг юу үн цэнтэй байдیں۔ Одоо хоолойгоо ашиглан маш их олон зүйлсүүдийг хийх, хэл яриагаа маш их ашиглан бизнестэй илүү их одоо үр нөлөөнүүдийг та энэ үеэр өгөх магадaltaй байгаа учраас энэ үеэр та бусдын дэмжлэгийг одоо явуулж одоо болж илүү их өөрийнхөө чадамжинд тулгуурлан өөрийнхөө үн цэнийг ойлгож мэдэрснээр энэ зангилаа маань идэвхжиж таны хувьд өөрийнхөө үн цэнийг тодорхойлсон одоо бизнесийн хандлагыг илүү өргөжүүлэн тэлэх, ажил дээр өөрийнхөө одоо үн цэнийг илүү их тусгаж өгсөн ажлуудыг хийж эхлэх одоо миний одоо бодлоор энэ ажил бол иймэрхүү үр дүнтэй явагдах учраас би энэ байдлыг илүү их ашиглан, энэ тактикийг илүү их ашиглан одоо өөрийнхөө бизнесийг хөгжүүлнэ гэсэн энэ хүсэл сонирхол чинь маш их өдөөгдөх учраас энэ байдлыг бас танд маш том нөлөө өгч байгаа. За нөгөө талаар энэ үеэр бас гэр бүлийнхаа тухай илүү их судалж шинжлэх, гэр бүлдээ илүү их үн цэнээ хандуулах, гэр бүл гэдэг таны хувьд маш үн цэнтэй зүйл юм а гэдгийг та ойлгож мэдэх учраас энэ үеэр одоо гэр бүлийн харилцаан дээр маш их том үр дүн өгөх. За тэгээд үн цэнээ мэдрэх, санхүүгийн байдлаа маш их анхаарах 2 жил болж байгаа учраас хүрийн ордны мандалттай, нартай, сартай хүмүүс маань энэ одоо үеийг одоо ашиглан өөрийнхөө үн цэнийг тодорхойлорой гэж зөвлөмөр байна. За эхрийн ордныхны маань хувьд 5 сарын 5-нд болж байгаа энэ том одоо хэртэлт маань таны ордонд болж байна. Тэгэхээр эхрийн ордны мандалттай, нартай, сартай хүмүүс маань энэ үеэр таны ордонд болж байгаа энэ хэртэлт маань маш олон үйл явдлуудыг танд татж байгаа. За учир нь ганцхан энэ үеэр хэртэлт маань дөнгөж эхлээд анхны одоо хэртэлт эхрийн ордонд болохоос гадна сугар гариг маань тэнцээ ухрах хөдөлгөөн хийгээд эхэлж өгсөн байгаа учраас сугар гариг маань нийтдээ 40 хоногийг таны ордонд ухрах хөдөлгөөн хийж өрнүүлж байгаа. Тэгэхээр та энэ үеэр ерөнхийдөө одоо хайр дурлалын асуудал дээр маш том үйл явдлуудыг татж байгаа. Тэгэхээр магадгүй хин нэгэн хүн өнгөрснөөс гарч ирэх магадлалыг танд өгж байна. За тухайн хүнтэйгээ та харилцаагаа ямар төвшөнд авч явах вэ? За энэ хүнтэй цаашид ер нь харилцаагаа үргэлжлүүлж хэлэх үү үгүй юу гэдэг дээр бас маш их анхаарал чинь төвлөрнө. За нөгөө талаар таны хувьд үн цэнийг өөрийгөө одоо илэрхийлэх байдал дээр маш их том өөрчлөлтийг өгж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр та магадгүй өөрийнхөө одоо гадаад байдалд анхаарах, өөрийгөө ер нь бусдад ямархуу байдлаар харуулж одоо презент хийх үү, өөрийгөө харуулах уу, одоо хүмүүс таныг юу гэж боддгийг, хүмүүс таныг гаднаас ч харахад яаж дүгнэдгийг гэдэг дээр ингээд маш их өөрчлөлтөнд орох, одоо гоо сайхны талаасаа их одоо хүртэл өөрийгөө маш их ойлгож дотоод гоо сайхныг мэдрэх, ямар гоо сайхан дотор болон гаднаасаа биднэрт одоо намайг хувь хүн болоход яаж нөлөөлдөг вэ гэдэг дээр хүртэл маш их өөрчлөлтийг та хийх боломжтой жил. За тэгэхээр таны хувьд одоо эх 2 жилийн турш маш том одоо өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх боломжтой байна. Тэгэхээр олон харилцаан дээр та ерөнхийдөө бол өөрчлөлтийг хийн. За магадгүй эхнэр нөхөртэй хүмүүс маань энэ үеэр харилцаан дээр маш их анхаарч исэн бол энэ үеэр зөвхөн өөрийгөө маш их анхаарах, намааг илүү их одоо ойлгож анхаарч дүгнэх хэрэгтэй гэсэн харилцаануудыг бусдтай маш их өгнө. За хүмүүстэй харилцахдаа хүртэл өөрийгөө илүү их илтгэх, өөрийгөө илүү их нэгт тавих энэ боломжуудыг энэ зангилааны маань толгой хэсэг танд өгж байгаа учраас маш их өөрөөсөө одоо хайсан, өөрийгөө олсон, өөрийгөө одоо мөнхийн одоо би хин бэ? Би яах гэж энэ хорвоодор төрсөн бэ? Юу хийж бүтээвэл миний хувьд одоо энэ насны маань одоо энэ насанд маань одоо илүү их үр дүнтэй үйл явдлуудыг татах вэ гэсэн ийм олон бодол санааны чинь хувьд өөрчлөлтөнд орсон ийм 2 жилийг бол татж байна. Тэгэхээр даа ялангуяа эхрийн ордны мандалттай хүмүүс маань маш их гадаад үзмжүүдэд анхаарах нь байна. Өөрийгөө маш их одоо өөрчлөлтөнд оруулах нь. За нартай хүмүүсийн маань хувьд карьер дээр маш том одоо өөрчлөлтүүдийг хийх болох нь таны хувьд ахиж дэвших
хэрвээ одоо ажил албачин одоо үр дүнгээ өгөхгүй, хуучин хийжсэн зүйлс чинь одоо танд ямар ч хүсэл сонирхлыг чинь одоо өдөөж өгөхгүй, нэг хэвийн байгаа бол ажлаа солин өөрийгөө хайх, олох, дахин ажилд орох шал өөр төвшний ажлуудыг хийх боломжийг бас өгж байгаа. Тэгэхээр энэ байдлыг бас маш үр дүнтэйгээр өөрийгөө хайж болоход нөлөөлөх хэрэгтэй. За эхрийн ордны сартай хүмүүсийн маань хувьд энэ байдал маань жишээлбэл дотоод сэтгэл зүрхэнд чинь одоо яг юу чухлын, миний мэдрэмж, миний одоо сэтгэл зүй бусдад ямар байдлаар ер нь тусч хүрдэг юм бэ гэдэг рүү илүү их анхаарал чинь одоо хандагдаж, магадгүй та ээжтэйгээ илүү харилцаагаа илүү их сайжруулах, дээшлүүлэх боломжийг өгч юм. Тэгэхээр магадгүй таны хувьд харилцаан дээр хин нэгэнтэй эхнэр нөхөртөөгөө ч юм уу найзлуутаагаа ингээд ойлголцож чадахгүй нэлээд удаан явж байсан бол энэ зангилаа маань танд жишээлбэл илүү их таны хүмүүс ойлгох хэрэгтэй. Таны сэтгэл зүрх гэдэг бусдад одоо ямар байдаг гэдгийг та бусдаас илүү их харсан. Бусдад өөрийнхөө сэтгэл зүрхийг илүү одоо өөрийгөө илэрхийлэхдээ та миний сэтгэл одоо дуу хоолойг сэтгэл зүрхийг сонсооч гэсэн ийм байдлуудыг илэрхийлэх. За нөгөө талаараа эхрийн ордныхны маань тэр чигээрээ энэ үеэр жирэмсэн болох магадлал маш өндөртэй байгаа учраас хэрвээ та одоо ойрын 2 жилд одоо төлөвлөөгүй жирэмслэлт одоо үүсэх юм бол хувь тавилангаар одоо болж байгаа үйл явдал юм а гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй байдаг байна. Тэгэхээр хэрвээ одоо хүүхдтэй болоогүй удаан явж байгаа бол энэ үеэр бол одоо үр хүүхдтэй болох боломжийг ялангуяа эхрийн ордныханд маань өгч байна. Тэгэхээр жирэмсэн болох, гэр бүлээ зохиох зэрэг үйл явдлууд бол маш идэвхтэй болж байгаа. Учираас хэрэгтэлтээр хувь тавилангаараа учрах ёстой. Тантай одоо жишээлбэл хань ижил болох ёстой хүн байсан бол тэр хүн гарч ирэх магадлалыг энэ үеэр өгж байгаамаа. За эхрийн ордныхны маань хувьд ингээд ер нь үйл явдал маань иймэрхүү байдлаар өнгөрч байгаа. За хүмүүс бол илүү их тань руу анхаарсан, тань дээр илүү их анхаарал чинь төвлөрөх ийм боломжтой байгаа учраас энэ үеэр одоо маш ухаалаг, смарт, олон ажлыг амжуулж чаддаг, маш одоо сэргэлэн одоо эхрийн ордныхны маань хувьд энэ үеэр энэ боломжийг алдалгүй өөрийгөө олж гэр бүлээ зохиож харилцаа холбоон дээр дэвшилттэй байх боломжийг өгж байгаа гэсэн үг. За энэ дараа мэлхийн орд байгаа. За мэлхийн ордныхны маань хувьд энэ зангилаа маань таны хувьд одоо өнгөрсөн 2 жилийн турш таны ордонд одоо энэ толгой хэсэг маань хэртэлт маань болсон учраас их мэлхийн ордныхны маань хувьд маш олон өөрчлөлт хийсэн баг. За мэлхийн ордныхны маань хувьд гэр бүл зохиох, эсвэл харилцаа холбоон дээр өөрчлөлт хийж, хувь тавилангийнхаа одоо залуурыг өөрийнхөө гарт авч чадсан. Тэгээ завныхаа одоо гол жолоодлогыг хийж чадсан одоо 2 жил болсон шүү дээ. Тэгэхээр таны хувьд одоо энэ зангилааны маань хувьд бодол санаа далд ухамсар ч маш хүчтэй нөлөөлөд одоо өгж байгаа. Тэгэхээр таны хувьд одоо өдөр тутам хийдэг байсан ажил алба чинь маш том өөрчлөлтөнд орж таны хувьд маш юм сүмслэг болох далд ухамсартай хандсан олон үйл явдлуудыг татж байгаа зангилаа байгаа. Тэгэхээр зарим нэгэн маань энэ үеэр гадна дотн сургууль соёлд одоо сурдаг байсан бол сургууль соёлоо одоо болох, солих, өөрчлөх. За дээрэс нь энэ үеэр маш их сүнсний төвшин чинь одоо ахиж, дэвшиж маш их юм спиричуал болж байгаа үе учраас та энэ үеийг ашиглан илүү их бясалгаж, өөрийнхөө далд ухамсарыг одоо ойлгож, бидний далд ухамсар бол одоо 195% нь одоо бидний амьдралд тоглолт хийж байгаа учраас та тэр далд ухамсараа маш их хөгжүүлэх, зүүд нойроор ч маш их өөрчлөлтүүдийг танд илгээх учраас зүүд нойроо сонсох, за далд ухамсараа өөрчлөх, бясалгал хийх, йоганд явах, мэтчлэн олон үеийн үйл явдлуудыг энэ зангилаа маань татж байгаа учраас таны хувьд энэ байдлыг ашиглан маш их одоо тайван байж өдөр тутмын хийдэг зүйлээ одоо өөрчилж тэндээс илүү их одоо кайф авахаас илүү өөрийгөө сонсож зүүд нойроо сонсож далд ухамсараа хөгжүүлж байх магадлалыг одоо энэ үеэр өгж байна. Тэгэхээр та энэ үеийг ашиглан өөрийнхөө далд ухамсарт маш том өөрчлөлтүүдийг хийх боломжийг өгж байгаа. За зарим нэгэн маань энэ үеэр сэтгэл судлал сонирхох, хүний оюун санаа, бодол санааг судлах чиглэлээр одоо янз бүрийн одоо сургалтуудыг авах, зэрэг өөрийгөө ойлгох ийм үйл явдлуудыг татж байгаа учраас энэ зангилаагаа ашиглан
одоо энэ байдал руу итгэвхтэй өөрийгөө чиглүүлэх хэрэгтэй байх байна. Эрүүл мэндэд маш сайн анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд за ходоод гидс ч өвдөх, ходоод гидсэн дээр асуудал үүсвэл за илүү их энэ байдлаа стресс, депрессийг илүү их одоо бясалгалаар далд ухамсараа илүү их ойлгож тайван байж маш юм сүнслэг олон зүйлсүүдийг судалж шинжлэх сургалтуудыг авах боломжийг өгж байгаа учраас энэ үеийг одоо анхаарах хэрэгтэй. За зарим нэг хүмүүс маань ямар нэгэн гадаад улс оронтой холбоотой зүйлсүүдийг судалж шинжилээ. За магадгүй гадаад улс орон руу илүү чиглэсэн үйл явдлуудыг бизнес хийж байгаа бол за энэ зангилаа маань маш их өдөөгдөж өгөх нь байна. За тэгэхээр энэ байдлыг ашиглан өөрийгөө маш том одоо өөрчлөлтөнд далд ухамсарын түвшинд өөрийгөө өөрчлөх боломжийг энэ зангилаа маань өгж байна мэлхийний маань хувьд. За Арслангийн ордынхны маань хувьд энэ нар сарны хэртэлт маань 5 сарын 5-нд болох энэ хэртэлт маань таны хувьд одоо найз нөхөд олон нийтэд харилцдаг харилцаанд ч нөлөөлж байна. Тэгэхээр таны одоо хувьд өөрийнхөө бүтээлч байдлаар өөрийгөө илэрхийлэх магадлалыг өгч байгаа. За тэгэхээр арслангуудын маань хувьд ер нь бол одоо байглаас заяасан олон нийтэд одоо гарах нөлөөлөх чадамж аяга өндөртэй төрсэн хүмүүс байдаг. За зарим маань одоо маш их багш шийдсэн байдаг. Арслангийн ордны сартай, Арслангийн ордны мандалттай хүмүүс маань маш их багш болчихсон байдаг. Бас маш их урлагийн чиглэлээр одоо карьераа хийж гисэн, карьераа эхлүүлж гисэн явж байгаа хүмүүсийн маань хувьд энэ байдлаа илүү их одоо онлайнаар ашиглан өөрийнхөө онлайнаар блогийг хөтлөх, өөрийнхөө одоо хийдэг зүйлсийг илүү их одоо платформд оруулан зааж сургах, өөрийнхөө хийдэг хичээлүүдийг илүү их бусдад хүргэхийн тулд одоо YouTube channel нээх гэх мэтчлэн маш их юм жижиг чадваруудыг одоо суулгасан ийм 2 жилийг одоо танд өгч байна. Тэгэхээр олон нийтэд гарах хүсэл маш их өдөөгдөж өгч байгаа. Таны олон нийтийг хариуцдаг байршилт чинь хэртэл болж байгаа учраас найз нөхдийн харилцаа, олон нийтийг хариуцсан харилцаан дээр чинь хүсэл зориг чинь маш их өдөөгдөн таны хувьд магадгүй хийжсэн зүйлээрээ илүү их одоо зааж байгаа хичээлийн жижиг ийм курсууд болгон олон нийтэд та тэр хичээлээ зарах, борлуулах, илүү блогуудыг ашиглан өөрийнхөө одоо үзэл сурталыг одоо гаргасан ийм жижиг ийм сонирхолтой мэдээллүүдийг түгээх гэх мэтчлэн олон зүйлүүд маань өрнөж байгаа ба мэдээж энэ маань таны авиас бэлэгтэй холбоотой үйл өөрийн зангилааны сүүл хэсэг нь одоо номын ордонд байршиж байгаа учраас таны яг одоо энэ креатив байдал дээр чинь маш хүчтэй нөлөөлж байгаа гэсэн. Тэгэхээр маш бүтээлч одоо байдал чинь өндөрсөн энэгүүрээ дамжуулан бусдад хүрэх хүсэл desire чинь өдөөж өгж байгаа учраас энэ байдлыг ойрын 2 жилдээ та хийх нь байна. Тэгэхээр энэ байдлыг ашиглан та олон хувийн бизнесээ өргөжүүлж дэлхийг бол танд одоо зөвлөж байна. За зангилааны маань хувьд үргэлжлүүлээ ярихад охины маань хувьд энэ зангилаа маш хүчтэй карьер дээр нөлөөлж байгаа. За магадгүй та охины ордны мандалттай болон сартай хүмүүсийн маань хувьд маш их логик сэтгэлгээгээ ашиглан одоо таны хувьд маш их одоо маш их олон чадамжуудыг ашиглан та өөрийнхөө карьер дээрээ өөрийнхөө карьерийг авч явдаг хүмүүс байдаг. Тэгэхээр та одоо охины ордны мандалттай нартай сартай хүмүүсийн маань хувьд энэ байдал маш их ингээ карьерт нөлөөлнө. Та тэгэхээр энэ үеэр маш их одоо твших албан тушаалаа одоо ахиулах хүсэл сонирхолд маш их автгах жил байгаа. Тэгэхээр хүсэл одоо сонирхол маань илүү их одоо хэрвээ та нэг байгууллагт ажилладаг бол албан тушаал твших боломжийг одоо энэхүү зангилаа маань өдөөж өгж байгаа учраас та дарагтайгаа зэрэгтэйгээ маш их юм байнгын харилцаанд орох, байнгын юу хийх вэ, даргаасаа олон ийм ажлуудыг авч хийх, амжуулах, тэдэртэй хамтарч ажиллах, илүү их одоо идэвхтэй энэ байдлыг одоо өрнүүлж өгж байгаа гэсэн үг. За хэрвээ та хувийнхаа бизнесийг хийдэг бол өөрөө маш юм карьер дээрээ хүчтэй одоо
олон нөлөөллүүдийг хийх хүсэл сонирхолд автах учраас магадгүй та хувийн бизнесээ одоо тэлхийн тулд та одоо доороо ажилладаг хүмүүстэйгээ харилцаа холбоон дээр маш их анхаарах, өөрийгөө одоо тэднэрт маш их амбицтайгаар харуулах, нөлөөлөх боломжууд өгж байгаа. За нөгөө талаар 2 жилийн турш ингээд энэ зангилаа маань таны гэр бүлийн харилцаа болон карьер дээр ч ингээд үүсэж байгаа учраас таны хувьд гэртээ байх нь маш ховортох нь байна. Илүү их одоо ажил дээрээ карьер дээрээ анхаарах учраас маш их одоо гэрт болдог үйл явдлууд анхаарлыг чинь татахгүй байх магадлал өгж байгаа учраас илүү их та энэ үеэр карьер дээрээ анхаарах, гадуур маш их явах, одоо ажлаас шалтгаалan ийш тийшээ хүмүүстэй маш их уулзч учрах юм боломжуудыг хүчтэй энэ байдал маань нөлөөлж байгаа гэсэн үг. Тэгэхээр та энэ үеэр карьер дээрээ хэн байх ёстойн амжилтыг одоо авчрах нь би өөрөө юм байна гэдэг рүү илүү анхаарч за энэ байдлыг илүү их төвчүүлэх магадaltaй байна. Тэгэхээр ойрын 2 жилд гэртээ та байхгүй нэлээд одоо гадуур явах ийм үйл явдлууд бол татж байна. Тэгэхээр таны амжилт хүсье карьер дээрээ одоо маш олон зүйлүүдийг та тодорхойлох, ажил амьдралаа одоо өөрийн гартаа хатгах ийм боломжийг бас танд өгж байгаа. За жинлүүрийн ордынхны маань хувьд таны хувьд одоо маш их итгэл үнэмшил чинь одоо ихсэж байгаа жил байгаа. Тэгэхээр таны хувьд ойрын 2 жилийн турш итгэл үнэмшлээ маш их одоо тэлэх үзэл бодол чинь одоо маш их юм өндөр болох одоо өөрийгөө илэрхийлэхдээ хүртэл та маш их юм боловсралтай маш их судалсан, шинжилсэн юм байдлаар өөрийгөө илэрхийлэх магадлалыг зангилаа гэж байгаа. Та энэ зангилааны үеэр маш олон ном, сонин за гадаад улс оронтой холбоотой мэдээллүүдийг маш их одоо олж авах. Магадгүй та одоо хэрвээ гадагшаа яваа сургууль сурч чадахгүй бол онлайнаар одоо жишээлбэл янз бүрийн философи болон PhD мастера хийх онлайнаар одоо жишээлбэл хичээлүүдийг үргэлжлүүлэн авах боломжийг эрсдэлтийн байдлаар өгж байгаа. Тэгэхээр та аялах боломжийг ч гэсэн бүрдүүлж байгаа. Тэгэхээр 2021-22 оны турш та одоо гадаад улс орн руу сургууль соёлд явах бас боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр эрсдэлт маань таны гадаад улс орн руу чиглүүлэх, гадаад улс орныг сонирхох, тэр зүг рүү сургууль соёлд явах боломжийг эрсдэлт маань өгж байгаа гэсэн үг. За нөгөө талаар одоо янз бүрийн чадамжууд, хэл усаа ашиглах, хэрвээ та одоо гадаад хэл сурсан байсан бол энэ хэл усаа ашиглан дахиад судалгаа шинжилгээ рүү орох боломжтой. Хэрвээ та одоо гадаад хэлийг сураагүй байсан бол жинлүүрийн ордынхны маань хувьд жинлүүрийн ордны нартай, сартай, мандалтай хүмүүс маань энэ үеэр янз бүрийн гадаад хэлүүдийг сурах боломжтой байна. За магадгүй та солонгос хэлийг судлах, Азийн орнуудын ямар нэг хэлүүдийг илүү их одоо агсан түвшинд судлах боломжийг ойрын одоо 2 жилийн турш эрсдэлтийн зангилаа маань танд өгж байгаа учраас энэ үеийг ашиглан янз бүрийн хэлүүдийг сурах магадлалыг бас өгж байна. За мэдээж таны хувьд бусд ордуудыг бодвол энэ эрсдэлтийн зангилаа маань маш их итгэл үнэмшил болон өөр одоо олон ийм аттай үйл явдлуудыг татах магадлалыг энэ зангилаа маань өгж байгаа учраас жинлүүрийн ордын мандалттай хүмүүс маань гадаад улс орныг зорхиос гадна таны хувьд одоо итгэл үнэмшилтэр чи маш хүчтэй олон зүйлүүд өөрчлөлтөнд оруулж өөрийгөө олох итгэл үнэмшил чинь дахин одоо бадрах, бадамлан асах ийм олон үйл явдлуудыг энэ эрсдэлт маань өгж байна. За жинлүүрийн ордынхны маань хувьд энэ эрсдэлт одоо ойрын 2 жилийн турш ихрийн орд болон номын ордонд болж байгаа энэ эрсдэлт таны хувьд за бусдын одоо мөнгө санхүү дээр нөлөөлж байгаа учраас таны хувьд одоо өөрийнхөө одоо хэрэгжилж исэн өөрийнхөө одоо байнгын нэг одоо зүйлээс санхүүгээ босгодог байсан байдал чинь өөрчлөлтөнд орж таны хувьд бусд хүмүүс танд маш их туслах, бусд хүмүүсийн санхүү дээр одоо амьдрах, бусд хүмүүсийн одоо санхүүгийн тусламж дэмжлэгийг авах боломжтой ийм үйл явдлуудыг татж байгаа жил байгаа. За нөгөө талаараа таны хувьд маш их метафизик
оккулт судлах боломжийг энэ зангилаа маань татж байгаа учраас хэртэлт тэнцээ болсноор маш их энэ даалт ухамсар, нууц бидний эргэн тойронд байнга ил байдаг үзүүлсүүдийг судалж шинжилгээс гадна таны хувьд одоо астролог судлах болон одоо даалт ухамсар, олон ийм нууцтай холбоотой олон ийм ном зохиолыг гардан авч судлах, шинжлэх. За энэ зүйл рүү хэртэлт маань болж байгаа. За нөгөө талаар гэр бүлтэй. За энэ чиглэлээр судал сонирхгүй одоо хилэнцгийн ордны мандалттай ялангуяа сартай хүмүүсийн маань хувьд за гэр бүлтэй хүмүүс маань гадуур харилцаа холбоо маш их өндөрсөх, гэр бүлээсээ салах магадлал маш өндөр байгаа учраас энэ хэртэлтийн зангилаг ялангуяа хилэнцгийн ордны мандалттай хүмүүс маань маш их анхаарах хэрэгтэй байна. Таны хувьд одоо харилцаа холбоон дээр чинь таны сексийн нууц харилцаа холбоон дээр чинь хэртэлтийн зангилаа одоо ирж байгаа учраас та магадгүй ингээд гэр бүлтэй байж байгаа салалт үүсгэхэд одоо та өөр хүмүүстэй жишээлбэл санхүүгийн байдлаа өөр аргаар одоо үргэлжлүүлэх мэдээж одоо гэр бүлд хэрвээ салвал таны хувьд одоо энэ харилцаа маань санхүү дээр чинь маш хүчтэй нөлөөлж байгаа учраас та энэ үеэр нь хэртэлтийн үеэр 2 жилийн турш хэртэлт болоход за 2021 оны сүүлсэд илүү их энэ байдал маань өндөр хүчтэй татагдана. 2020 он болохоос өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 21 оны турш хин нэгэн хүнтэй одоо уулзрах тэрнээс шалтгаалan одоо гэр бүл салалт маш хүчтэй өрнөх магадaltaй байгаа учраас таны хувьд одоо энэ санхүүгийн том хүчтэй өөрчлөлт одоо үн цэнийн хүчтэй өөрчлөлт амьдралын хэв маягийн хооронд хүчтэй өөрчлөлт өгж байгаа хилэнцүүдийн маань хувьд хоол хүнсэн дээрээ маш их өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. За магадгүй та одоо мэдээж гэр бүл салах сарних хуучин арга барилаар одоо санхүү дээрээ явж исэн бол энэ үеэр одоо энэ өөр том хэртэлтэнд одоо цохилтонд орохгүй тулд хэсэг одоо иддэг зүйлээ өөрчлөх, мах идэх. Гэхдээ мах иддэггүй байсан бол мах иддэг бол одоо махыг одоо тодорхой хэмжээнд үе болох хоол хүнсэн дээрээ одоо илүү цагаан хоолыг идэх ч гэдэм үү. За ямар нэгэн байдлаар материалжуулж байгаа зүйлийг өөрчлөлтөнд оруулж одоо энэ салалт, сарнилт одоо хувь тавилангийн энэ өөрчлөлтийг өөрөөсөө явуулахын тулд өөртөө байгаа үн цэнтэй гэсэн зүйлээ бусдтай хуваалцах. Хувц хонор юу гэдэг эд материалаасаа одоо бусдад өгөх гэртээ болон өөрийнхөө идэл чиргэлдэг зүйл дээрээ орон зай салхи оруулснаар тодорхой хэмжээнд энэ хаалтыг хийх хэрэгтэй байгаа учраас энэ байдлыг илүү идэвхжүүлэх хэрэгтэй байна. Хилэнцгийн ордны мандалттай нартай сартай хүмүүсийн маань хувьд. Тэгэхээр одоо хувь тавилангаар одоо болох зүйл одоо болдгоороо болж гинэ гэд ингээд хайхаас илүүтэй энэний эсрэг тодорхой хэмжээнд бас өөрийнхөө чадах чинээгээр бас альва зүйлийг хийх хэрэгтэй байна. Тэгэхээр хилэнцүүдтэй амжилт хүсье. Таны хувьд хэрвээ одоо энэ байдал нэгэнт одоо нэг тийшээ шийдэгдэх юм бол маш хурдан нөгөө талаас танд тусалж дэмжлэх хүмүүс санхүү дээр чинь гарч ирэх магадaltaй байгаа учраас хэрвээ та одоо нэгэнт энэ харилцаа нэг тийшээ дуусгах эсвэл хуучин арга замаар одоо санхүүгээ босгодог байсан мөнгө төгрөгөө одоо олдог байсан арга барил маань өөрчлөгдвөл нууц байдлаар хин нэгэн хүнтэй нэлээд элдэн хүмүүстэй одоо бизнес хамтрах ийм зүйл маань маш хурдан өдөөгдөж нууц арга байдлаар та хүмүүстэй санхүүгээ болон цаашид одоо бизнесийн ажил мэргэжлээ үргэлжлүүлэх боломжийг бас өгдөг учраас энэ хэртэлтийг та маш сайн анзаарах хэрэгтэй байнамаа. За номын ордныхны маань хувьд хэртэлт маань маш том үйл явдлуудыг бас татж байгаа. Таны хувьд номуудын маань хувьд хэртэлтийн зангилааны сүүл хэсэг буюу node буюу одоо энтгэж зурхаагаар keto гэж одоо хэлдэг энэ сүүл хэсгийг маань зангилаа. Таны хувьд таны хуучин арга байдлаар аливаа зүйлийг хийдэг байдалд чинь маш том өөрчлөлт оруулна. За keto бол бүх зүйлийг явуулах өөрөөсөө одоо таны хувьд альва зүйл дээр одоо өөрийн мэдлэгөө ингээд хүчгүүдэж өгдөг. Гэхдээ маш сүнслэг одоо энэ зангилаа байдаг учраас таны сүнсний түвшин маш их одоо дээшлэх. За альва зүйл дээр өөрийн одоо
өөрөөс шалтгааллахгүйгээр хувь тавилан ингэж өөрчлөлтөнд орж ийнө гэдгийг ойлгох боломжийг энэхүү байдал маань өгж байгаа. Тэгэхээр ямар өөрчлөлтүүд орох вэ гэхээр за таны хувьд мандалттай номын ордны мандалттай хүмүүсийн маань хувьд энэ зангилаа илүү их одоо таны өөрийгөө одоо бусдад авч явдаг, хэлж ярьдаг, хэл ярианд ч маш их өөрчлөлт орно. Өөрийгөө бусдад таниулдаг, би хинбэ гэдэг дээр ч маш их өөрчлөлт орж, зарим нэг номын ордны мандалттай хүмүүсийн маань хувьд эго death гэхүү одоо таны хувьд ямар нэгэн эго үзэл одоо бүр байхгүй болох, маш их юм сүнслэг болох, маш юм кето төрлийн хүн болно гэж үзэж байгаа. Та магадгүй энэ үеэр маш их бясалгалд явах, йога хийх, эсвэл одоо амьдралыг юм маш юм өвөрмөц өөр юм сүнслэг төвчлөнд харах боломжийг өгж байна. За нар хэртэлт маань одоо жишээлбэл нарны ордон, номын ордонд байдаг хүмүүсийн маань хувьд тэгэхээр карьер дээр нь маш том өөрчлөлт болох нь байна. Тэгэхээр зарим нэг одоо мэргэжлээ солих, зарим хүмүүс маань бүр мэргэжлээ энэ үеэр солихч гэдэг юм уу. Номын ордны нартай хүмүүсийн маань хувьд эцэг эхтэйгээ холбоотой ялангуяа нар бол аавыг илэрхийлдэг учраас аавтайгаа ямар нэгэн холбоо харилцаач өөрчлөлтөнд орох, аавын чинь амьдралд бас тодорхой хэмжээний амьдралд нь маш том өөрчлөлт орох, та хоёрын харилцаанд маш том өөрчлөлт орох, за карьер дээр чинь маш том өөрчлөлтөнд орох, карьераа солих, шинжлэх зэрэг олон ийм үйл явдлуудыг татж байгаа. За сартай хүмүүсийн маань хувьд номын ордны сартай хүмүүсийн маань хувьд дахин жирэмсэн болох, гэр бүл одоо зохиогоогүй байгаа бол гэр бүл шинээр зохиох гэдэг юм уу, эсвэл одоо эхнэр нөхрийн харилцаан дээр хүртэл маш том өөрчлөлт орж байгаа учраас таны хувьд одоо илүү их одоо гэр бүлийн харилцаагаа анхаарах, номын ордны сартай хүмүүс маань 2 жилийн турш хэртэлтэнд жирэмсэн болох магадлал маш өндөр байдаг. Учраас ойрын 2 жилийн турш төлөвлөөгүй жирэмслэл боллоо гэж бодоход та хувь тавилангаараа одоо тэр жирэмсэн болох үр хөвгт зааж гинэ гэж бодон энэ байдлыг илүү их одоо анхаарах хэрэгтэй байна. За материйн ордныхны маань хувьд матрууд маань энэ үеэр ямархуу байдалтай байх вэ гэхээр таны хувьд энэ хэртэлтийн маань зангилаа сүүл хэсэг нь одоо даалт ухамсарч нөлөөлөн. За толгой хэсэг маань буюу раху буюу нөрт нүүд маань ихрийн ордон таны өдөр тутмын ажил амьдралын байршилч нөлөөлж байна. За тэгэхээр таны хувьд одоо тасгал сургуулалт хийх, бодол санаандаа анхаарах, ажил дээр маш их одоо зүйлс хийж амжуулах. За оффист ажилладаг материйн ордны мандалттай хүмүүс маань маш их ажлыг нуглах. За дээрэс нь анхаарал дандаа одоо хоол хүнс, дайет болон одоо ажил албан дээр ч маш их өөрчлөлтүүд орно. Магадгүй одоо офис дээр ч өөрчлөлт орсноор офис нүүх, офисын одоо дотоод уур амьсгалыг өөрчлөхийн тулд ямар нэг шинжилэлт хийх, өөрчлөлт хийх ийм одоо үйл явдлууд болно. За магадгүй та офисод тэлийг өргөжүүлээ, шинэ офис хай, шинэ офист орё гэх мэт олон энэ үйл явдлууд энэхүү зангилаа маань таны өдөр тутмын ажил амьдралын байдал чинь нөлөөлж байгаа. Тэгэхээр таны хувьд жижиг деталуудад анхаарлаа хандуулах, ажил дээрээ хариуцлагатай нийгэм байх, хийх зүйлээ анхаарах, маш их бичиг цаасыг цэгцлэх, янзлах, гол анхаарал өдөр тутмын ажил амьдрал дээр байх нь. Тэгэхээр таны хувьд унтаж амрах маш их багасгах нь байна. Одоо хийдэг зүйлсээсээ илүү их кайф авах, тийшээгээ илүү их олон цагаар ажиллах, хийж байгаа зүйлээ сурах, мэдэх, дахин өөрийгөө хөгжүүлэх зэрэг юм олон үйл явдлуудыг ихрийн ордонд болж байгаа, зангилаа өгж байгаа. Тэгэхээр танд одоо унтаж амрахаас илүү одоо ажиллаж амьдрах, одоо ажил дээрээ илүү их цагийг өнгөрөөх, офис дээрээ илүү их цагийг өнгөрөөх үйл явдлуудыг материйн ордны мандалттай нартай сартай хүмүүст маань өгж байна. За сартай хүмүүсийн маань хувьд ялангуяа эрүүл мэндэд маш сайн анхаарах хэрэгтэй, маш их хоол хүнсэн дээр анхаарч дайет барих хэрэгтэй байна. За бомбын ордныхны маань хувьд энэ зангилаа маань бомбын ордны нартай сартай хүмүүсийн маань хувьд за таны хувьд одоо сүүл хэсэг маань одоо зарим нэг найс нөхдөдтэй холбоотой зүйлүүдийг одоо өөрчлөх, магадгүй илүү бүтээлч байдал руу анхаарч байна. За бомбын ордныхны маань хувьд санжир гарыг одоо ирж гисэн байгаа учраас магадгүй ихэнх хүмүүс бомбын ордныхны маань ажлаа солиё гэсэн маш их бодол тавтчихж магадгүй юм. Зарим нэгэн маань бас шинээр ажилд орё гэдэг юм уу. За хувийн бизнесээ эхлүүлье.
маш их юм бүтээлч байдал чинь өндөрсөж ирж байгаа. Тэгэхээр таны хувьд үр хүүхдүүдтэйгээ хэрвээ та одоо ажиллаа болсон бол гэртээ суугаад үр хүүхдүүдэд анхаарах, үр хүүхдүүдтэйгээ цагийг илүү их өнгөрүүлэх. За үр хүүхдүүдэд чинь ямар нэгэн одоо зүйлс хэрэгцээтэй бол маш их хариуцлага тийш анхаарал тийш хандах, үр хүүхдүүдэд чинь амьдралд ямар нэгэн өөрчлөлт орох, та тэр хүмүүсийг илүү их харж хандж авах зэрэг ийм үйл явдлуудыг бол татж байна. За нөгөө талаар одоо мэдээж одоо хэрвээ та ажиллаа өгсөн бол маш их одоо бүтээлч байдалд анхаарах, өөрийнхөө хоббиг тэлэх, хэрвээ одоо энэ үеэр одоо ажил хийхгүй гэж бодож байгаа бол илүү их хувийн хоббигоо тэлэх, зарим нэгэн маань зурж сурах, бүтээж сурах, маш юм бүтээлч байдал дээр чинь анхааралч ирж байгаа учраас энэ анхаарлаа илүү төвлөрүүлэх, одоо найз нөхдөдөө илүү явахаас илүү таны бодол санаа өөрийнхөө одоо хүсэл сонирхол, миний хүсэл зорилго юу вэ гэдгийг илүү олж мэдэх, ойрын 2 жилийн турш за спортоор хичээллэх, илүү их анхаарал бол спорт дээр байх, одоо бас дээрэс нь өөрийгөө илэрхийлж сурах, ийм олон зүйлсүүд дээр таны хувьд энэ хэрэгтэлт маань болж байна. Тэгэхээр найз нөхдөдөө уулзахаас илүү спортоор хичээлэх, үр хүүхдүүдтэйгээ цуг спортоор хичээллэх, үр хүүхдтэйгээ цагийг маш их өнгөрөөх, тэдэртээ цуг сурах, тэднийг илүү хөгжүүлэх, тэдэр дээр гол анхаарал маань хөндөгдөж байна гэсэн үг. За загсны ордныхны маань хувьд энэ одоо хэрэгтэлтийн зангилаа маань таны хувьд илүү гэр бүл рүүгээ одоо анхаарч байна гэсэн үг. Илүү ээжтэйгээ аавтайгаа анхаарал чинь төвлөрч карьер дээр илүү их одоо сүүл хэсэг маань байршиж байгаа учраас карьер дээр өөрчлөлтөнд орох. За нөгөө талаар гэртээ илүү их анхаарлаа хандуулах, гэр бүлийн харилцаан дээр илүү их анхаарлаа хандуулах, байр орчноо солих. Магадгүй та энэ үеэр шинэ байр худалдаж авах, загсны ордны мандалттай, загсны ордны нартай сартай хүмүүс маань шинэ орон байрыг хайх, нүүх, суух, байраа шинжлэх, байраа засах, янзлах. Тэгээд дээрэс нөгөө талаар дотоод энэ сэтгэл зүрхээ сонсож сурах, би юу нь яг хэн бэ? Миний дотоод аз жаргал юу нь юунд оршдог вэ гэсэн юм байдал руу хэрэгтэлтийн маань зангилаа өгж байгаа учраас баяр баясгалан дотоод энэ сайхан зүйлсүүдийг би илүү өөрөөсөө олох хэрэгтэй байна. Миний аз жаргал миний гарт байдаг юм байна гэсэн ийм олон ийм бодол санаанд автаж өөрийгөө ойлгох, өөрийгөө анхаарах, өөрийнхөө дотоод хүүхдийг сэрээх, дотоод сэтгэлээ олох энэ олон магадлалыг танд өгч байна. За нөгөө талаараа карьер дээр маш том өөрчлөлт орж байгаа учраас карьер дээр одоо дарга зэрэгтэйгээ юм уу магадгүй та бусдын дор ажилладаг бол дарга зэргийн байдалд чинь маш их өөрчлөлт орох магадaltaй байна. Магадгүй таны даргачин өөрчлөгдөх, өөр хүн одоо ирэх, даргалах, цэрэглэх юм боломжуудыг бас танд өгж байгаа. Тэгэхээр таны хувьд одоо эх 2 жилийн турш гэрийн уур амьсгал, дотоод уур амьсгал хамгийн чухал байх болох нэ.